За миний асуулт хууль зүйн банкны хорон дээр асуусан боловч тодорхой хариултаа авч чадаагүй асуултыг бас энд асууж хуралдааны тэмдэглэлд үлдээ. Яагаад гэвэл хууль тогтоомжийн тухай хууль шинжлэгдээд эрүүгийн процессын хуулиудад энэ мэт ийм өөрчлөлтийг оруулах гэж байгаа бол улсын дээд шүүхээс, улсын ерөнхий прокуророос дээрээс нь хүний эрх хэрэгжүүлэг хязгаарлахтай холбоотой зохицуулт хуулийн төсөл дээр хүний эрхийн үндэсний комиссаас санал авахар манай энэ парламент хуульчилсан. Тэгэхээр эдгээр байгууллагуудаас санал авсан уу? Санал нь одоо ямар агуулгатай товчхонтой агуулга нь дэмжиж байгаа мó, дэмжихгүй байгаа мó? Дэмжихгүй байгаа үндэслэл нь ямар одоо үндэслэлээр дэмжихгүй гэж байгаа? Яг энэ одоо эрх бүхий байгууллагуудын яг мөрдөн байцаах ажиллагаа, эрүүгийн эрх хянан шийдвэрлэх ажиллагаанд бүр эрэхтэй оролцдог эдгээр байгууллагуудын хилээд байгаа үндэслэл яг хуулийн төсөл дээрээ арилж орж ирсэн үү, хуулийн төслөөрөө зассан уу гэдэг ийм асуултыг нэгдүгээрт асууя. За хоёрдугаарт гэвэл энэ аж ахуй нэгжийн үйл ажиллагааг зогсоодог мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хязгаарладаг энэ зөвхөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцаас гадна иргэний хэрэг хянан шийдвэрлэх бас процесс хуулиуд дээр байдгаа бидний мэддэг 69-ийн арга хэмжээ гэж явдаг. Гэхдээ иргэний процессын үед бол энэ нь өөрөө тодорхой хэмжээгээр хяналттай, хязгаарлалттай, тайлбартай, шүүхийн өмнө талууд мэтгэлцдэг онцлогтой. Гэтэл эрүүгийн процессын хувьд энэ мэтгэлцэх зарчим хэр хангагддаг юм бэ? Хоёрдугаар асуулт нь. За тэгээд хамгийн сүүлд юу вэ гэвэл та сая нэг 10 гаруй аж ахуй нэгж шалгагдаа шүүхээр ордог юм байна гэж байна. Шүүхээр орохгүй мөрдөн байцаалт прокурорын шатанда бас шалгагдж байгаа. Тэгсэн хэрнээ хэрэг нь 2 сар, 3 сар, 1 жил шалгаж байгаад хэрэгсгүй болчдөг ийм тохиолдлууд маш олон байдаг. Энэ тохиолдол тоонуудаас саяын 10 гэдэг тоон дээр чинь нэмэгдэх үү гэдэг ийм асуулт байна. Тэгээд энэ хуулиар дамжуулаад бид нар энэ удаагийн энэ өөрчлөлтөөр дамжуулаад ер нь энэ аж ахуй нэгж бизнесийнхний үйл ажиллагаанд хуулиар дамжуулж хязгаарлалт үүсгдэг энэ зүйлүүдээ ер нь бид нар нэг эргэж харах цаг нь болсон бахаа гэж бодож байна. Бидний хамгийн сайн мэддэг нэг тохиолдол юу вэ гэвэл жилийн эцэст аж ахуй нэгжүүдийн дансыг хаачдаг. Татвар цуглуулах нэрийдлэр төсөв бүрдүүлэх нэрийдлэр. Тэгэхээр энэ асуудлыг ер нь бид нар бас инх төвшин гишүүнийг ч гэсэндээ бас энэ асуудалд анхаарлаа хандуулаасаа гэж бодож байгаагаа бас энэ ташрамд бас хэлчихээ. Тэгээд асуултанд хариулт авъя. За ажлын хэсэг хариулъя. 4-р микрофон. Хуульч эрх хоёр гишүүний асуултанд хариулъя. Хуулийн төслийг боловсруулахдаа хууль тогтоомжийн тухай хуулийн 21-ийн 1-т заасны дагуу засгийн газрын саналыг авсан байгаа. Дээрээс нь хууль тогтоомжийн тухай хуулийн 39-ийн 1-т заасны дагуу хуулийг хэрэгжүүлэх хяналт тавих хүчийг бүртгэх байгууллагуудаас санал авсан. За энэ дээр болохоор цагдаагийн ерхий газар, авилтгалтай тэмцэх газар, ерөнхий прокурорын газраас санал ирүүлсэн байгаа. Дээрээс нь хууль тогтоомжийн тухай хуулийн 39-ийн 3 заасны дагуу хүний эрхийн үндэсний комисс улсын дээд шүүхээс санал авахаар бичиг явуулсан энэ дээр санал ирүүлэг байна. Энэ саналыг хуулийн төсөл тусгасан асуудлаар төсөл бол Батүг нэмээ хариулж байгаа ажлын хэсгээс. За нэмээд хариулчихъя. За тэгэхээр зэрэг тодорхой саналууд ирсэн саналуудаас заримыг жишээлбэл тэр 26-гийн 2-д байгаа данс битүүмжлэгтэй холбоотой асуудал дээр хугацааг бол хуулийн төсөл дээр өөрчлөлт оруулсан. Энэ улсын дээд шүүхээс ирүүлсэн санал бол манай ажлын хэсгээс ажлын албанаас 11 сарын 7-нд яваад 30 хоногийн дотор бол хариугаа ирүүлээгүй. Харин засгийн газар руу явуулсан одоо саналыг цааш нь дээд шүүх рүү хуваарлж явуулаад тэрэн дээр нэг 2 сарын дараа хариу ирүүлсэн байсан. Тэгтээ бол энэ дээр санал өгөхгүй гэдэг ийм зүйл ирүүлсэн. Ийм нөхцөл байдалтай байгаа. За хоёр дахь асуултанд хариулъя. Тэр юу гэхээр зэрэг ер нь бол хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагааны явцад бол хуулийн этгээдийн дансыг хаах, дасан зэрэг хэмжээ авах тохиолдлууд байгаа. 25 оны сүүлийн байдлаар ихэд 68 хэрэг дээр одоогийн байдлаар ялгчаар татсан хэрэг үүссэн ийм шалгаж байгаа гэдэг статистиктэй байгаа. Дасан зэрэг хэмжээ авагдсан, хөрөнгө хамгаалах ажиллагаа ямар хөө хэмжээнд авагдсан бэ гэдэг нөгөө яг хуулийн этгээдийн тусдан салгаж тэгж тооцоосон тооцоол байдгүй юм байл тий. За энэ иргэний процесс болон эрүүгийн одоо энэ заалт хоёрын уялдаа холбооны талаар асууж байна. Тэгэхээр иргэний процесс дээр бол хоригдсан хэм хэмжээ байдаг. Өөрөөр хэлэх юм бол байгууллагын түргэн муудах бараа бүтээгдэхүүн за 60-аас арга хэмжээ авах юм бол ийм тохиолдолд авч болохгүй гэж зохицуулсан байдаг. Эрүүгийн процесс дээр тэрийг хоригдох боломж байхгүй. Харин харгалзах нөхцөлийг заавал тусгаж өгөх хэрэгтэй. Жишээлх юм бол хувь хүн дээр
цагдаа өрөх дасан зэрэглэх хэмжээ авахд ар гэр бүлийн байдал, хувийн байдал, эрүүл мэндийн зүйлийг харгалздаг гэдэг. Гэтэл хуулийн этгээд дээр ямар ч харгалзуу үзэх нөхцөл байдал хууль дээр байхгүй байж байгаа өнөөдөр. Тэгэхээр хуулийн этгээд чинь ардталтаа өчнөө олон хүмүүсийн татвар төлөгчнөр ажилтангуу тэгээд олон эрх шиг байждаг. Гэтэл энийг бол харгалзаж үзэхгүйгээр ямар нэгэн нөхцөлгүйгээр, ямар нэгэн хугацаагүйгээр хэрэг дуустал дасан зэрэглэх хэмжээ авдаг. Ийм практиктай байгаа. Тэгэхээр энийг одоо залруулах, энийг процесстэй болгох ийм хуулийн төсөл байгаа. За зочин танилцуулъя. Нийслэлийн ерөнхий боловсролын Эрдэнэ өргөө сургуулийн оюун гэрэл багштай 12 дугаар ангийн сурагчид улсын их хурлын үйл ажиллагаа төрийн ордонтой танилцж байна. Төрийн ордонтой танилцж байгаа сурагч хүүхдүүдэд энэ өдрийн мэнд хүргэж сурлагын өндөр амжилт хамгийн сайн бүхнийг улсын их хурлынхаа нийт гишүүдийн нэрийн өмнөөс хүсье өрөөё. Удахгүй болох эсэлтийн шалгалтаа амжилттай өгч хүссэн мэргэжлэр одоо хүссэн сургуультай элсэн орж улс их орондоо ихийг хийж бүтээсэн бүтээлч хуулиа дээдэлдэг иргэн болоороо. За баасан жиргэгч нь тодруулж асууя. Энэ мөрдөн бацаалтын шатанд талсан сэргийлэх арга хэмжээ авах буюу үйл ажиллагаагийн зогсоосон атлаа. За тэгээ эргээд хэрэгэн цагаатсан хэрэгсгүй болсон ийм тохиолдолд аж ахуйн нэгжүүд өөрсдийнхөө өөрт учирсан хохирлоо буцаагаад нэхэмжилж хохирлоо барагдуулж исэн тохиолдол тийм одоо хэрэг, тийм кейс тохиолдол ер нь байдгийн болов уу гэсэн нэг тодруулга байна. За хоёрдугаар тусын дэвжихээс гадна улсын ерөнхий прокурор хүний эрхийн үндэсний комиссоос хариу ирээгүй юм уу эсвэл одоо тодорхой үнэлэлтэд хариу ирэхэд нь тэр хариу нь одоо үнэлэл нь бол та бүхний энэ хуулийн төслийн үнэлэл үзэл баримталтай нийцээгүй ч гэдэг юм уу эсвэл ийм үнэлэл байгаа мó гэдэг дээр жоохон тодруулаад өгөөч. Тэгвэл яг нөгөө хариу ирээгүй юм шиг огт эсвэл одоо юу гэдгийг тайлбар аваагүй юм шиг ийм процесс явагдах гэдэг юм л да. Тэр хэдүүлээ үнэн зөв мэдвэл тайлбарыг өгөхгүй бол дараа нь бас асуудал үүсэх магадaltaй тий. За дөрөвдүгээр микрофон хариулъя. Улсын дэвжихээс ирсэн хариу болохоор зэрэг бидний явуулсан бичгэнд хариу ирүүлээгүй хууль зас хугацааны дотор. Засгийн газар хариу байгууллагатаас авсан саналын хүрээнд хариу ирүүлсэн. Ингэж ирүүлэхдээ улсын дэвжих бол засгийн газрын хариу байгууллага биш ээ. Ийм учраас энэ дээр бид нар санал өгөхгүй гэдэг ийм хариулт ирүүлсэн. Тэгэхээр энэ хуулийн төсөл дээр санал ирүүлээгүй гэж үзэж болно. Яг л тийм хариу ирүүлсэн. Хүний эрхийн үндэсний комисс руу бичиг явуулсан боловч хариу ирүүлээгүй. Гэхдээ хилцүүлэг зохион байгуулахад ирээд хурлын тэмдэглэл дээр энэ хуулийн төслийг агуулгын бүхэлд нь дэмжиж байгаа гэдэг саналаа хэлсэн. Одоо энэ тэмдэглэл тусагдаад бичиг баримт дотор орсон байна. Ийм. За баярлалаа. За гишүүд асуулт асууж хариулт авч дууслаа.